За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За сараа энэ удаад 30 өдрийн өглөө босож гүйж тасгал хийж бясалгал хийх одоо чаленж өөртөө зарласан байгаа. Тэгээд өнөөдөр 6 дахь өдөр нь болж байна. Тэгээд ямар зүйл мэдэрч байна. Дээрэс нь өнөөдрийн сэдэв болох Сахиусан тэнгэрийн даалгавар гэдэг сэдвээр та бүхэнтэйгээ одоо хуваалцахаар шийдлээ. За ингээд өглөө босоход бол асуудалгүй. Би ер нь эрт босч сураад байгаа. Энэ улсад бол ер нь бол хүмүүс 4 цагаас эхлээл сэрцгээгээл боссон байдаг. 5:30 гэхэд бараг бүх хүн сэрцэн байдаг учраас тэрэнд бол гайгүй байсан. Гол нь гарах сэтгэл зүй маань их хэцүү байлаа. Тэгээд ахаа жаах унтчих, 20 минут унтчих гэдэг сэтгэл зүй намайг бас зовоож байлаа. Гэхдээ зүгээр гараад халахыг гэдэг сэтгэл зүгээр өөрийгөө гаргаад тэгээд гарсныхаа дараа бол 10 минут бол гүүгээд тэгээд 10 минут тасгал хийгээд 10 минут бясалгалаа хийж суусан байгаа. За тэгээд өнөөдрийн сэдэв бол Сахиусан тэнгэрийн даалгавар. За энийг би бол өнөөдөр ингээд нэрлэчихье гэж бодлоо. Түүнээс ш бол та бол янз бүрийн нэр өгч болно. Тэгээд өөрийгөө ажиглаа тэр Сахиусан тэнгэрээс ирж байгаа даалгавар тохио одоо юу байдгийг хүлээж авах юм бол тэрийг биелүүлэх юм бол таны амьдрал амжилт бүтээ тэгээд хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэх бүх зүйл тохиолдох болно гэж хэлмээр байна. За энэ яаж ирдэг вэ гэхээр эхлээд та өөрөө одоо юу хүсэж байна түүнийгээ тодорхой болгоно. Хаана амьдрахыг хүсэж байна, хэдэнд хүрэхтэй баймаар байна, ямар ажил хиймээр байна, хэнтэй хамт юммээр байна гэдэг ч юм уу тий. Тэр хүсэж байгаа зүйлүүдийг ингээд тодорхой болгоод бичээд болж өгвөл мөрөөдлийн самбар хийгээд өөрийнхөө нүдэнд харагдах үс байрлал тавиад одоо төлөвчнө гэсэн үг. За 2025 оны эхний хагас жил гэхэд би ийм болцсон байх болно. Дараагийн хагас жил ийм байх болно. 5 жилийн дараа ийм, 10 жилийн дараа ийм гэх мэтчлэн өөрийнхөө ирээдүйн зөвлөгөөг өнөөдрийн байдлаар гаргачнаа. Тэгээд жил бүр ч юм уу улирал бүр та шинжилээд явах боломжтой. Таны хүсэл янз бүрээр өөрчлөгдөн. Тэгээд тэр хүслийн зорилгын одоо төлөвлөгөөгөө ол сайжруулж болох байгаа. Огт өөрчлөхгүй гэсэн юм ерөөсөө байхгүй. Гэхдээ зорилгоо тодорхойлохдоо хоорондоо уялдаа холбоотой байх хэрэгтэй гэх юм уу? Одоо мэрэгжил, ажил, амьдрах газар маань өөр газар. Би Японд амьдрахыг хүсэж байна, би Америкт байхыг хүсэж байна гэж бичиж болохгүй байна шүү дээ. Зөвхөн Япон гэдэг ч юм уу нэг улсаа төвлөрөөд тэгээ биелэл нь дараагийн хүслээ бичдэг ч юм уу тий. Гэх байдлаар ер нь ингээд тодорхой, ойлгомжтой буюу биелж болох үс хүслүүдийг жагсааж бичих нэ. Инхээр бидний даалт ухамсарт юу болж өрнөдөг вэ гэхээр та ингээ хүслээ санаад ингээ харна штэ одоо мөрөөдлийн самбар руугаа ч юм уу хөрөгчөн дээрээ бол би наачдаг. Тэгээд ингээд хоолоо идээ сууж байхдаа хардаг байхгүй. Би ч нэрээ ийм зүйл хүсэж байгаа штэ гэдэг ч юм уу тий. Тэгэж санснараа таны даалт ухамсар одоо энергийн түвшинд програмчлагдаж түүнд шаардлагатай зүйлсүүд таны одоо амьдралд гарч ирдэг. Энийг хийчих юм бол яг энэ хүсэж байгаа зүйлдээ хүрэх боломжтой гэдэг ч юм уу. За жишээлбэл би англи хэлтэй одоо мэргэжлийн түвшинд англи хэлтэй болохыг хүсэж байгаа. Миний нэг хүсэл бол тэгэхээр би тэрийг ингээд мөрөгдлийн самбар дээрээ тавьчлаа. За тэгэхээр өглөө болгон харан өдөр болгон харна. Тэнгуут тэр Сахиусан тэнгэрийн даалгавар гэж нэрлэдэг байгаа зүйл нь юу вэ гэхээр за би англи хэл сурна гэд хүссэн байгаа штэ. Тийм чин англи хэл дээр нэг кино үзчихье. Эсвэл нэг ном уншчихье. Шинэ үг чэйжилчихье гэдэг ч юм уу. Тэр сэтэл буюу Сахиусан тэнгэрийн даалгавар өгөгддөг бахны. Хэрвээ та тэрийг хийхгүй бол та хүслээ авч чадахгүй. Тэгээд энэ даалт ухамсарыг програмчласнаар даалт ухамсараа програмчлахгүй хүсэх хоёрын ялгаа гэвэл бас их байгаа. Хэрвээ та зорилгоо тодорхойлохгүйгээр зүгээр би англи хэлтэй олмоор байна гэж хүсэж их юм бол арай удаан биелнэ. Харин ил тэр харагдах үед санах үед орчинд тавьж өөрийгөө манифест хийгээд тэр хүслээ дахин бодсноор тэр биелэх орон зай маань илүү хурдан та одоо шинэ үг чийжлэхтэй гэхэд илүү сайн хурдан чийжилдэг ч юм уу тий гих байдлаар нөлөөлдөг байна. За жишээлбэл
За Японд амьдрахыг хүслэе гэж бодоход за Японы визийг өгөхдөө одоо ямар агент те хүнээр зуучлуулах вэ гэж бодож суур штэ те. Тэнгууд ч хин нэг нь чам руу залгаад за ингээд найз нутгийн Япон руу юу өгөх гэж байна. Чи бас хамт өгөх үү гэдэг ч юм уу гэж орж ирдэг. Хэрвээ та тэр нөхцөлд одоо хийхгүй болвол бас таны хүсэл биелэхгүй байх нэ. Гэх мэтчлэн хүсэл чинь тодорхой болсон цагт хин нэгнээр дамжуулж эсвэл өөрөө чинь дотроос шин санаа байдлаар орж ирж сахиусан тэнгэрийн даалгаврууд ирдэг байх нэ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр цоор ганц хүсээд одоо бүх зүйл биелдэхгүй түүний төлөө одоо ирж байгаа тэр даалгавруудыг хийгээд явах нэ гэж хэлэх гээд байгаамаа. Тэгэхээр та бүхэндээ амжилт хүсье. Тэгээ сахиусан тэнгэрийн даалгавруудаа биелүүлээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээсэй гэж хүсэж байна. Амжилт.